Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амттай, маш амархан панкейк хийсэн байгаа. Одоо ингээд эхэлцгээе. Орцонд маань 4 ширхэг өндөг, 400 мл сүү, 200 г гурил, 2 амны халбаг сахар, би бор сахар хэрэглэсэн байгаа. Энгийн цагаан сахар хэрэглэж болно. Нунтаг хөлгөгч буюу бейкинг паудер, ийм цайны халбаны үзүүрээр баг зэргийг хийж өгнө. Одоо өндгөө хаглаад нэг савнд хийгээд дээр нь сахараа хийгээд миксердэн. Одоо дээрээс нь үлдэгдэл орцуудаа хийж өгнө. Ингээд сайхан хутгаад өгнө. Дараа нь хариулын тавган дээрээ зурмаа хийж өгөөд хоёр талаас нь жигд олгож өгнө. Одоо 200 г сүүн крем буюу whipping кремийг миксердэ тавьчихна. Панкейк маань ийм болсон байна. Одоо амталцгаая. Панкейкээ ингэж эргүүлээд дээрээс нь нутеллаг нэмгэн жигэд өрхөөд сүүн кремээ ингэж тавиад эргүүлж өгнө. Одоо дахиад дараанаар яг адилхан амтлаад өгье. Ийм болсон панкейкэн дээрээ баг зэрэг шоколад гоожуулаад өгье. Ийм болсон байна. Амжилт хүсье. Түр баяртай.